Дараах тэгш өнцгтүүдийг хэмжсэн сонголтуудаас аль нь зөв хийгдсэн байна вэ? За тэгвэл бидэнд ногоон өнгийн тэгш өнцгт байна. Харин үүнийг хэрхэн хэмжсэн байна вэ? Тэгвэл энд 1 см-ийн шугам мөн энд бас 1 см-ийн шугам байна. Тэгвэл эхний өгөгдөлд 2 шугамаар тэгш өнцгтийг нэг өнцгөөс нь нөгөөг нь хүртэл шугамаа дараалан байрлуулж хэмжсэн байна. Энэ зөв хэмжилт юм шиг байна. Учир нь энэ шугам нь эндээс эхлээд хэмжээд 1 см, харин нөгөөх нь дундаас нь үргэлжлүүлээд дуустал нь хэмжихэд 1 см болж байгаа юм чинь. Нэг өнцгөөс нөгөөг нь хүртэл хэмжихэд 2 см урттай болж байна гэж хэлж болох юм. 1 2. Тиймээс би үнийг зөв хэмжсэн гэж бодож байна. Харин дараагийн 2 тэгш өнцгтийг хэмжсэнийг харахад энд 1 см байна, мөн энд 1 см байна. Гэвч 2 шугамынхаа дунд зай үлдээсэн байна. Тэгэхээр чи уртыг хэмжихдээ дунд нь ямар нэгэн зай үлдээж болохгүй байна. Сайн анхаараарай. Энэ төгсгөлд нь зай үлдээд байна. Тиймээс үнийг буруу хэмжсэн байна. Харин энэ тэгш өнцгтийн уртыг бүрэн хэмжээгүй байна. Тиймээс энэ нь богинохон илүү гарсан байна. Хэмжихдээ зүүн талаас нь эхлэх хэрэгтэй. Тэд ч мөн зүүн талаас нь эхэлсэн байна. Дунд нь зай үлдээхгүй мөн шумаа давхарлахгүй байх хэрэгтэй. Тиймээс энэ тал нь хэмжигдээгүй үлдсэн байна. Цааш нь үргэлжлүүлье. Энд байгаа баллууруудын алийг нь зөв хэмжсэн байна вэ? За тэгвэл эхний баллуурыг харъя. Гэхдээ шумаа зөв байрлуулаагүй болохоор тэгш өнцгт маань илүү гарч харагдаад байгаа. Тиймээс үнийг буруу хэмжсэн байна. Тэд ингэж тайлбарлсан байна. 2 шумаа дээрээс нь давхарлсан байна. Би одоо ойлголоо. Даанч шумыг нэг дээр нь давхарлсан юм шиг харагдаад байсан юм аа. Тэгэхээр чи мэдээж ингэж болохгүй нэ шүү. Хэрэв чи дараа нь ингэж хэмжчихвэл ингэж зай үлдэх нь. Харин энэ тэгш өнцгтийн ирмэгээс илүү гаргасан зайтайгаар хэмжсэн байна. Харин энэ хэмжээсийн дунд нь ямар ч зай байхгүй, ямар ч давхардсан зүйл байхгүй байна. Яг зайгүй дараалан байрлсан ба зүүн талаас нь эхлэн хэмжиж баруун талтаа дууссан байна. Тэгэхээр бид үүнийг илүүч хэмжээгүй мөн дутууж хэмжээгүй гэсэн үг. Тиймээс энэ хэмжээс зөв байна. Дахин нэг дасгал хийе. Банкны суурийн урт нь хичнээн метр вэ? Энэ бол банкны зураг. Би энд маш их мөнгө байна гэж бодож байна. Энд том цаасан мөнгө, мөн том зоос байна гэж зурчихъя. Шумаа зөв байрлуулж байгаад хэмжээ. Энэ бол метр, харин би метрээ татаж байгаад ингэж хэмжинэ. Хэрвээ ингэж хэмжвэл буруу болно гэдгийг санаж байгаах. Яг ингэ шумаа байрлуулна. Харж байна уу? Банкны суурийн уртын хэмжээ нь хэд байна вэ? Энэ нь баруун талын ханыг харж байна уу? Энд байна. Тэгвэл 100 ирмэгээс баруун ирмэг хүртэл 4 м байна. Тэгвэл энэ нь 4 м-ийн урттай байна. Дахин нэг дасгал. Маригийн харын хашаа хичнээн метрийн урттай вэ? Шумаа зөв байрлуулж байгаад хэмжээ. Тэгвэл дахин нэг удаа сануулгаад энэ хашаанаас илүү гаргаад ч юм уу эсвэл дутуу байрлуулж хэмжиж болохгүй. Та яг ингээд зүүн өнцөг дээр нь шумаа тааруулна. Тэгэхээр хашаа эхэлж байгаа цэг дээр шумаа яг тавцуулан байрлуулад хэмжиж эхлэе. 6, 7, 8-тай их ойрхон байна. Сайн харуул 8 м энд байна. Хэмжээ маа 8 м-тэй илүү ойрхон байна. Тэгвэл арын хашааны хэмжээ нь 8 м. Хардаа 8 м-тэй арай илүү ойрхон байна. Одоо харин хамгийн сүүлийн нэг дасгалыг хий. Жигнэгийн тавиур хичнээн сантиметрийн урттай вэ? Одоо харин би та нарт урт гэдэг үгийг тайлбарлаж өгье. Урт гэдэг нь альва дүрсний хамгийн урт талын хэмжээг хэлж байгаа юм. Хэрвээ урт болон өргөн байна гэж үзвэл жигнэгийн тавиурын энэ тал нь урт нь биш юм шүү. Ингэж хэмжиж болохгүй. Урт тал нь биш болохоор. Урт гэж тухайн дүрсийн хамгийн урт талын хэмжээсийг хэлнэ шүү дээ. Тэгвэл одоо бүгдээрээ хэмжээ. Тэгвэл бид дээд тал эсвэл доод талын уртыг нь хэмжих нь. Дахин нэг удаа анхаараарай. Бид ингэж хэмжиж болохгүй. Хэрвээ ингэж хэмжиж шугам маань хэмжиж эхлэх хэсгээс зүүн тал руугаа хитрхи хол зайтай олчихно. Харин ингээд хэмжвэл шугам маань баруун тишээгээ холтчихно. Жигнэгийн тавиур маань 8 см байна. 8 см. Ингээд дуслаа.